Намайг Батэрдэн өвөн хөвгөн Батэрдэн гэдэг. За би Дулааны 3 дугаар цэцлэг станцд одоо 18 дахь жилдээ ажиллаж байгаа дулааны инженер хүн. Ер нь бол гүйлтийг ингээд сонирхож эхэлснээс хойш одоо 4 дахь жилдээ явж байна. Өмнө нь бол бас хүүхэд байхдаа гүйжсэн юм билээ. Одоо тэрийг тэгээ мартцсан байгаа маа бас. 4 5 дахь ангийн хүүхэд байхдаа одоо хөнгө атлетикийн секцэнд яваад тэгээд Баян онгорын би чи Баян онгорын хохгүй. Баян онгорын 1-р сургуулийн багш Бадам гэдэг багшийн удирдлаганд бас нэг 2 жил секцэнд яваад ер нь бол гүйлтийн суураа тэндээс олсон эсвэл одоо хөнгө атлетикийн тэр сонирхох тэр юугаа тэндээс тавьсан юм шиг байна. Тэгээд дараа нь дунд сургууль дунд ангид ороод ингээ нөгөө гүйлтээ мартаад ингээд явсараа байгаад 10 хэдэн жилийн дараа өөр ажил дээр гараад 10 хэдэн жил болсон дараа нь буцаж гүөх тэгээ шаардлага гараад тэгээд гүйлтээ сэргээсэн. Тэр нь болохоор яг хуу ер нь ингээд хүн чинь нэг ажил амьдралаа ингээд тогтоод тэгээд ингээд ирэхээр жин нэмэл нэг таргалал нэг сайхан буур сүртэй авах болдог шүү дээ. Яг тэр зарчмаар ингээд 30 гараад хүүхдтэй болоод ингээд яасан чинь таргалал. Тэгээд би чинь бүр 86 хэлтэй сайхан гүзээтэй бас тийм хүн байлаа шүү дээ. Тэгээд эхнэр маань 2 жил нөгөө гадагшаа сургуульд явах болоод яваад тэгээд эргээд ирсэн чинь өөр нүдээр харсан юм шиг байгаа. Хүүшээ чи ямар таргалцсан юм бэ? Ер нь хөдөлгөөн чинь тэгээ байгаа байдал чи ер нь л таргал нэг л бишээ. Чи ер нь одоо жоохон турахгүй болохгүй мэнэ гэдэг ингээд. Тэгээд за би өстө юу яахгүй бол жингээ аяхгүй болохгүй байна. Ер нь л тэгээд мэдэгдэж байгаа юм чинь адаглал ингээд нөгөө гутлаа өвдөгт ч гэсэн ааглал ууглал 30 иддэг юм шүү дээ. Уул нь бол тэгээд амар хөгшөө шиг тэгээд ерөөсө болдгоо. Тэгээд алхахт бас алхаж эхэлсэн юм аа гэхлээд ууланд алхаад одоо манай энэ болормаа бит хоёр ч одоо 20 хэдэн жил 10 хэдэн жил нэг ээлжинд цуг явсан. Тэгээд өглөө ажилласаа буугаал эсвэл ингээл амарч явах үедээ дандаа ууланд алхахыг л хичээдэг. Тэгээ яг үндэ бол нөгөө ээлж ажилттай хүмүүс ч их сонин шүү дээ. Хүмүүс амарч яхад ажиллаж яадаг. Зарим үед ажиллаж яхад амарч яадаг. Тэгээд ингээд хэмнэл тийм сайн таарддаг болохоор ууланд алхахдаг хүмүүстэй ч нэг сайн юу яаж чадахгүй. Тэгэл эхэндээ бол зун нь ингээд хоёулахна ууланд гүйдэг гэсэн. Өглөө ажилласаа бууж ирээл нэг жоохон амарчаал явна. Эсвэл амарж байгаа өдрөө ууланд гүйгээл ингээд ээлж ажилттай хүмүүсийн уулын гүйлт алхалт гэдэг нэг иймэрхүү юм хийгээл ингээд бас нэг жил боллоо. Тэгээд тэгсэн дараа болормаа маань нэг юунд орлоо. 22 онд юм уу тэр чинь. Уулын эрчимтийн тэмцээн ингээд болд юм байна. Ингээд Active Running Community гэдэг нэг юм Facebook групп байт юм байна. Тэрэн дээр хүмүүс юу яагаад байна бүртгүүлээд ингээд манчраас зайсан хүртэл гүйд юм хоёулаа гүйж үзье гэдэг. Тэгээ би чамайг юу яачлаа шүү. Тэр community-д оруулчлаа шүү. Одоо хоёулаа бүртгүүлээд явна л гэдэг байхгүй. Тэгээ тэр үед чинь бас арай гайгүй бас уул мууланд яваад энэ зүү оргил моргил руу чи баруун оргил моргил руу чи гарахаас уйлдаг байсан шүү. Хөлсөө гожилдог байсан ба. Тэгээ бас нэг ууланд яваад алхаад үзсэн юм чинь яад тэгвэл тгий гэд. Тэгээд нэг удаа манчраас зайсан хүртэлгүйгээд тэгэхэд чи одоо хэр удсан юм бэ? 2 цаг 3 цаг болсон юм уу? Тий хамгийн анхных нь нөгөө замаа үзэх гэж алхаж байгаа алхалтанд бүр их гоё. Тавуулаа. Тэгээд чи бас нөгөө яг л ууланд алхахдаг. За ажиллаараа хоол ундаа үүрэл хэвээр амар сүртэй явдаг. Тэгээд өглөө бүр амар эрт 7 цагт за баярлаа. Өглөө эрт 7 цагт манчир дээр очиод тэгээ нэг зам мэддэг гэд нэг хичтэй. Тэгээд алхваа. Тэгсэн чинь 6 цаг явж ирсэн мөлөө. Сүүлдээ бүр хөлгаар булчин шүрмэс чангараад бүр явдгүү. Тэгээд явсаар байгаад баруун оргилоор бууж ирээ. Тэгээд бүтэн өдөржингөө нэг ууланд алхаа. Тэгээд за энэ юу н бүтггүй юм шүү дээ гээд полиг бараг болох дээрээ тулцсан байсан чинь шууд хагас өдөр нэг юунд бүртгүүлээд автобусанд бүртгүүлсэн. За ерөөсө 5 6 гээд явна гэж юм гээл. Тэгэл парк л югаач мэдэхгүй суудсан. Тэгэл манчраас
Тэгээд ир чинь бас нэг юу яагаад гамаа бас гүөх гэж байгаа юм чинь ингээд бас нэг хувц сунраа хөнгөл мөнгөлөд бас нэг нөгөө нэг амар том цүнх мөх үрдэг мөрдгийгээ орхичоод бас тэгээ явж. Тэгэл гараал манчраас юу одоо эхний нэгдүгээр өксөр гэж одоо ярьд юм да. Тэр өксөрлөө ингээд гараал гүйсэн чинь юу би тэрийг нэг ууланд гүйжсэн гэдэг. Юу ч биш байгаа юм чи бүрс айхлаа гачим. Амар юм болж ийж тэгээд яг дараагийнхаа 2 дахь явалтан дээр 3 цаг яваад зайсан дээр ирсэн. Тэгэл тэрнээс хойш ингээд тэр хүмүүсийн уур амьсгал их гоё байсан. Гүйж байгаа хүмүүсийн уур амьсгал тэгээд тэр нөгөө ингээд байгаль өөрийгөө ингээд нөгөө хүчлээд ингээд тэр хүмүүсээс хоцрохгүй тулд ингээд гүйсэн. Тэр маань ингээд бүр ингээд айгуу гоё таата санагдаад. Тэгэл ер нь тэр жилдээ тэр 22 оны юунд уулын эрчимтэй тэмцээнд баг орж гүүгээд тэгэл ер нь уулын гүйлтээс эхлээл ингээл гүйлтэнд буцаад ороод ингээл гүйлтээ бүр сонирхоод тэгэл 23 онд чинь бид хоёрч юу яагаад нөгөө одоо энэ Дорж Чулуун багшийнхаа сургалтанд явж эхэлсэн. Тэгэд эхний тэр заалны бэлтгэлүүд одоо манайхан зарим нэг явж эхэлж байгаа хүмүүс бас мэдж байгаа бас нэлээд хүнд өгдөг те. Яг тэр мэрийг бол бүр яг ингээд туулаад одоо ч гэсэн бас зарим нэг тасгалуудаа чадахгүй нэ тэр тийм хүндлээдэг. Тэгтэл нөгөө авж байгаа юу н кайфон дээрэс нь одоо хөсч зорж байгаа бидний энэ нөгөө хүсэл маань ингээд баг багаар биелж байгаа учраас ингээд заалны бэлтгэлдээ бол явах айгуу дуртай. Тэгэл ингээд заалны бэлтгэлээс эхлээл тэгээд 23 он чи их азтай гой юм болсон юм аа. Тэр чинь. Тэгээ 23 онд заалны бэлтгэл явж эхлээл нөгөө ингээд хүнд хэцүү юмудаа бүгд ингээд тасгалуудаа хийгээл ингээд туулсаар байгаа л хаврын гадаа гараал гүүгээл тэгэл хамгийн анхны тэмцээн нь болохоор бүр 3 сарын 22-нд нөгөө булган марафонд ороод амар хүүтэн. Тэгээ 21 км гүйсэн чинь тэр бол нөгөө анхны 21 байхгүй яг үнэндээ бол тэгсэн чинь бүр амар хүүтэн сэлгсөрж гүгээд бүр тэгээ бүр амар модож байгаа юм чи. Тэгээд гэхдээ нөгөө ингээд хамтрагчтай явсан бас хамт ингээд нэг одоо талмаатай цуг явсан. Тэгээд нөгөөх маань за чи намайг л авч явах хэрэгтэй шүү гэд надад хэлсэн. Тэгээ би нөгөөхөө авч явах гэж байгаа гэд өөрөө хичээгээд тэгээ ингээд ер нь хамтрагчтай явах ч их чухал шүү дээ. Тэгээд нөгөө альмаагаа авч явах гэж байгаа гэд би өөрөө хичээж байгаа. Тэгээд хоёулаа өстө би уулзтай байдгаа л хийсэн. Тэгээд амар юу ягаал бэлдээл бүр тэр хүүтэнч амар байсан. Тэгэл ирээл ингээл юу яхад өөртөө итгэв 21 км нэрэн ингээд яваад ирчлээ. Бүр амар гой санагдаж байгаа юм чи. Тэгээд тэр тэгчд 7 дугаар марийн орсон баха. Бас нэг өөртөө нэг юу авчиж байгаа байхгүй. Тэгээд ингээд за би угаасаа анхны удаа ингээд гүйсэн гэдэг. Тэгээд тэгсэн чинь Баатар болд маань тэгэхээр 5 км-д 2-т орсон байсан байхгүй. Тэгээ нөгөө ажилтайгаа явцсан. Тэгээд тэгсэн чинь дэрэм ах хийднэр чи гараад авчих гээд. Тэгээд шагналын давцан дээр наваа гаргачихж байгаа байхгүй. Тэр авийн хүмүүс бол бүгдөө мэдхгүй наваа Баатар болд л гэж бодож байгаа байхгүй. Тэгээд шагналын давцан дээр гаргаад надад шагнал авах бол би ч амар сонирн болд юм лээ. Ингээд ер нь бол яг хөө чи хүний өмнөөс авж байгаа гэж би өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн ирнэ ингээд шагналын давцан дээр ингээд гарахаар чи ямар сонирн байд юм бэ? Ингээд хүмүүс ингээд бүгдөө ингээд хараад ингээд баяр хүү. Ямар сонирн байд юм бэ гэд нэг юм сонирн мэдрэмж авчиж байгаа байхгүй. Тэгэл ер нь ингээд цаашдаа ингээд за нэрээ үнэхээр заавал энэ чинь уралдаан төрүүлэх нь гол нь биш. Заавал ингээд уралдаан тэмцээн шагналт байранд орох нь гол нь биш. Ер нь бол тэр ингээд бидний ингээд юу яаж байгаа тусамжаас одоо энэ гүйлтийн ингээд тэмцээн уралдаанд орж байгаа эсвэл ингээд өөртөө ингээд өөрийнхөө өмнөх өөрийгөө ингээд эвдээд кайф авч байгаа нь илүү тийм гоё юм байна гэд. Тэгээд ингээд дурлж явсаар байгаад одоо өнөөдөр одоо баг хотлоод 4 дахь жилдээ болох гэж байна. Яг ингээд бэлтгэл хийгээд ингээд гүйж байгаа нь бол 4 дахь жилд. Тэгээд 23 онд ч их гоё юм болсон. Улаанбаатар марафонд шилдэг 10-т ороод 6 цаг төрүүлсэн ээ. Тэгээд 6 цагт төрүүлээд тэгээд нөгөө бас наагур маструуд энтергээд тэмцээнүүдэд ороод ингээд ер нь бол тэгээд нөгөө гүйлтийн гол нь гүйлтэд өөрийгөө сайжруулах гэж ингээд нэгт жингээ хаях гэж хоёрт одоо ингээд амьдралын үнэлээ өөрчлөх гэж
Орос маань нэмэлтээр одоо тийм тэмцээн уралдаанд орох гоё дурсамж өөртөө үлдээх ингээд хамт олонтой гоё хамт олонтой болох хамгийн гол нь гүдэг энэ хүмүүсийн хамт олон энэ хүрээлэл айгу гоё байхгүй юу? Ерөнхийдөө тэгэл тэр ингээд дурлал ингээд бүх зүйлийг ингээд гүйлттэй холбоод ингээд явхаар ер нь хамгийн гоё амьдралын хэмнэлтэд болдог ийм болж эхэлж байгаа. Одоо бийж болоог байна л дөө шинэ гүгч. Тэгээд 23 онд 6 цагт төрүүлээд Дид мастер цолын болцол хангасан. Тэгээд одоо 24 онд бол яг өөрийгөө илүү сайжруулах. Тэгээд нөгөө нормтой биелүүлэх тэмцээнүүдэд бол ороогүй. Зүгээр ингээд өөрийгөө сайжруулах. Тэгээд юу хийх. Өөр гоё тэмцээнүүдэд орох юм сонирхлоор ингээд яваад 24 онд үлдсэн. Одоо ингээд 25 онд л харин зорилготой бэлтгэлээ хийж байгаа. Ер нь бол гүйсэн шалтгаан нь бол жингээ хаягд зорсон мөртлөө одоо бол өөр шалтгаантай хүмүүсийг гүйлтэд уриалах тэгээд дээрэс нь амьдралын хэмнэлтэд өөрчлөлт оруулах. Ер нь тэгээд гүйлтэж бас амьдралын одоо энэ бидний энэ яваад байгаа бэлтгэл бол бас ингээд амьдралын хэмнэлийг одоо хүмүүс зарим зах цухаас нь ингээд мэдчихэл байгаа бах эрт унтах тий эрт босох дадлыг ингээд суулгачиж байгаа. Тэр нь ингээд миний амьдралд бол манай 3 хүүхэдд манай дамаа 2 манай том хоёрт бол айгүйх нөлөөлсөн. Бид нар ч одоо ингээд 9 цаг гээл шууд бүгдөө шүд амаа угаал орондоо тэгээд 10 цаг гэхэд бол аль хэдийн унтсан. Тэгээд би өглөө 4 цагт босох юм чинь. Тэгэл хүүхдүүдтэй за одоо ингээрээ тэгээрээ ингээд хийгээд ингээд хэлждэг. Манай дунд охин маань бол бүр айгүй сөрхөн шүү дээ. Өөртөө нөгөө цагийн хуваар ингээд бичсэн. Тэгэл 8:30-д шүдөө угаацсан байх хэвээр 9 цагт орондоо орсон байх хэвээр гэдэг юм ингээд бүр ингээд хөвшүүлсэн. Хин юу хийж явж байсан шууд ингээд бүгдийг хаяал орондоо орсон. Хүн маань бол яг нөгөө бас одоо ингээд дунд ахлахангад орчиж байгаа болохоор бас хичээл ном ихтэй болохоор тэгэл бас нөгөөхөө тэгэл тэгтэл аль болох л эрт унтахыг гэж байна. Тэгээ хүүхдүүд ч нөгөө бас даалгавраа хийж байгаа гэл ингээд цаашаа байгаад идэг шүү дээ. Тэгээ даалгаврын чанарт хүртэл нөлөөлж байгаа юм чинь тэр чинь цаг хугацаанд газ даалгавраа хийж эртгэж шиг унтах хэрэгтэй. Тэгээ эрт унтаад байсан чинь манай хүү бол сая энэ 100 ноднонгоос эхлээд байна уу? 1 жилийн дотор 12 см. Тийм. Тэгээд тэр хүүхдүүдийн өсөлтөнд хүртэл аягүй их нөлөөлдөг. Тэгэл одоо орой болохоор тэгээд нөгөө хүүхдүүд байна. Тэгэл унтчих. Тэгэхээр чинь бид нар ч гэсэн ингээд бас орой одоо би жишээлбэл би чи ингээд 8 одоо бол ингээд бүтэн цагаар ажилладаг. Ээлжинд явах болоод бол нэг 2 жил гүйж гиснээс хойш тэгэл ер нь бүтэн цагаар ажилладаг болсон. Тэгээ бүтэн цагаар ажилладаг хүмүүс ч бас ингээд гүйлтээ өглөө оройд яаж зохицуулах вэ? Тэгээд ирээд бас тэр чинь гэртээ ингээд гэр бүлийнхэнтэйгээ байх хэрэг гарна. Тэрийг ингээд бүр яг тав зохицуулахгүй болохгүй юм чинь. Тэгэл өглөө 7:30-д ажил дээр очсон байх хэвээр орой 5 цагт ажилласаа тарах хэвээр 6 цагт гэртээ ирлээ. Надад 3 цаг байгаа. Хоолундаа эднийг энэ тэрэгэд ингээд нэг 7 цаг хүртэл гэрийнхэнтэйгээ ингээд божигнаал. Тэгэл тусынхаа юмыг 1 цаг хийн. Тэгээд 8 цагаас эхлээд маргааш өглөө тий маргааш өглөө нөгөө явах хувцас эхлээд бэлтгэсэн шүү дээ тий маргааш нь за тэр бүзөө өмсөн тэр хувцас яваа ингээд цүнхэндээ ингээд тавьчихж байгаа бүр. Тэгээд тэр байтахна бүр өглөө идэх өндгөө чанаад хоолоо бэлдээд гэх юм уу тий тэгээд бүх юм ингээд бэлдээд тэгээд унтчих. Тэгээд яг энэ хэмнэлчин ингээд яваад хахаар хүн чинь ингээд цагаа зохицуул бүр за орой очиод 1 цагийн дотор хийж болох ямар ажил байгаа вэ? Амралтын өдөр гүйлтнээс ирээд хийж болох ямар ажил байгаа вэ гэдэг бүгд хуурлаа сурчт юм. Тэр нь ингээд ажил дээр ч гэсэн бас нөгөө юмаа зохицуулах наанцаан бүх юмудаа ингээд ажлаа төлөвлөх зохицуулах тэр бүх юмд ингээд шингэж байгаа байхгүй. Тэгэхээр гүйлт бол зөвхөн ингээд биед биш амьдралын хэмнэлд ингээд өөрчлөлт оруулж байгаа. Манайх бол зурагттай. Баатар бол одоо зурагтай хаяад нэлээд удаж байгаа шүү дээ. Манайх бол зурагттай. Гэхдээ манайх бууданга нэх урт тийм том буудан байсан одоо жижиг юм болсон. Тавуулаа чүү багтдаг. Тэгээд болоо. Тэгээд тэр буудан дээр баг суухгүй тий. Тэгээд зурагтын өмнө угаасаа сууж амжихгүй байгаа юм чинь. Орж ирэл би одоо хоолоо идэх хоорондоо хоёрхан л юу үзнэ. Хоёрхан л мэдээ үзнэ. Тэр нь болохоор ивлийн гадаад мэдээ. Тэгээ нөгөөх нь централ ТV-гийн мэдээ тэгвэл болоо өөр мах. Тэгээд дээр чи ухраад нэтрэгээд үзчихнэ. Тэгэл өөр баг нэр зургтын хүмүүс суух ямар ч боломжгүй юм чи. За хагас бүтэн санд яг нэг
гэр бүлэрээ нэг кино аваад үзчихэж байгаа. За тэгэл баг зурагтын ирлээ. Одоо тэгээд чахтай манай нөгөө баг маань одоо 3 нас хүрэх гэж байгаа болохоор тэгээд ер нь бол зурагтан дээр Google-ийн кинод байна уу гэхээс бид нар яг ингээд тухтаа суугаад ингээд юу үздэг бол тийм бол байхгүй. Тэгэл амьдралын юмнууд бол энэ Google-д бол ингэж л нөлөөлж байгаа. Тэгэл эрт унтах, эрт босох гэдэг бол хамгийн чухал гэдгийг бол одоо сүүлийн 3 жилд яг таг ойлгож байгаа. Тэр нь бас амьдралд айгүй сайн эергээр нөлөөлж байгаа. Тийм ба. Тэгэд одоо бид нэр ингээд нэг гүйлтийн пүүсний сонголт хийх дамаа анхлан гүйж байгаа хүмүүс те зааландаа ямар пүүз өмсөхийн, тэгээд бэлтгэл дээр ямар пүүз өмсөхийн, зөөлөн гүйлтэн дээр ямар пүүз өмсөхийн гэдэг ингээд асуултууд байгаа. Тэгээд дээрэс нь нэг гоё пүүз авчдаг. Гоё амар гоё ингээд гоё пүүз хараад авчдаг. Гэтэл нөгөөх маань миний хөлөнд таардаггүй тий холгоод байдаг. Яагаад болдгоо ингээд ийм асуудлууд гараад байдаг. Тийм болохоор ер нь гүйлтийн сонголт, пүүсний сонголт хийхдээ нэг хитгэн юмыг мэдчихвэл зүгээр юм болоо гэж бодоод би нэг юм бэлдсэн юм аа. За ер нь бидний одоо энэ спорт пүүз гэдэг байгаа энэ зүйл маань ер нь бол 1900-аад оноос энэ саксны пүүзлэндээс эхэлсэн юм билээ. Тэгээ яг гүйлтэн зориулсан пүүз бол одоо Adidas-ын 1924 онд гаргасан энэ пүүз байгаа юм. За гэтэл одоо бол бидний энэ өмсөж байгаа пүүз 2010 оноос эхлээд смарт болж эхэлсэн. Одоо шинжлэх ухаантай энэ пүүзийг хослуулад эхэлснээс эхлээд бидний одоо өмсөж байгаа энэ пүүзнүүдийн эхлэл ингээд явж байгаамаа. За нэрэн энэ пүүз одоо яг үндэ чухал юм уу гэдэг. Сая одоо нэг сандаалын ач холбогдолтой баах нь. За гүйцэтгэлийг сайжруулах нь, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь. За тэгээ тав тухтай мэдрэмжийг төрүүлснээр бидний одоо энэ гүйлт сайжирна. Гүйлтээс авж байгаа мэдрэмж маань сайжирна. За дээрэс нь сайн чанарын гүйлтийн пүүзтэй байвал одоо дахин ийм янз бүрийн пүүз аваад авахгүйгээр эсвэл пүүзээ ингээд тааруулаад өөртөө тааруулаад авчих юм бол дахин янз янзын пүүз аваад эдийн засгийн хохирол гаргаад авахгүйгээр ийм байх нэ. Ингээд дөрвөн үр өгөөчтэй байх нь. За энэ бол жоохон хөргөн жижиг юм. Энийг өмчтэй юу бодоод байгаа юм дий нэрэн гэж бодсон чинь манай хүн бол пүүзнийхаа тухай л бодож ижээ. Пүүзний л тухай боддог байгаа шүү бид нар орондоо. За пүүз бол ер нь ингээд нэг тийм 5 үндсэн үзүүлэлттэй байх хэрэгтэй юм байна. За уул нь одоо зөөлөн юм уу зөөлөн ямар уултай байх юм те. За дээрэс нь хөлний одоо хөдөлгөөнд таарсан уян хатан байх хэрэгтэй юм байна. За дээрэс нь бид нар одоо дэмжлэг үзүүлж явах хэрэгтэй. Дээрэс нь тэр нь бол доктортой байх хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал зүйл нь бол өлмий дээрээ гүйдэг. Эсвэл одоо яг бүтэн ингээд улаараа тавьж дунд улаараа тавьж гүйдэг. За тэгээд өсгийгөө тавьж гүйдэг гэдэг ингээд ийм 3 төрлийн байгаа байхгүй юу? За тэгээд эхнийх нь бол одоо өсгийгөөрөө тавьж гүйдэг. Өсгийгөөрөө тавьж гүйхэд бол хамгийн чухал нь пүүзний өсгий өндөр бөгөөд тэгээд юутай байх хэвээр одоо тийм доктортой байх хэвээр. Тэгээд одоо зөөлөн хөлд ачаал өгөхгүй байх хэвээр. За тэгээд нөгөө одоо амортизатор гэж хэлдэг те одоо юу гэх юм цохилтыг шингээх чадвар нь хамгийн өндөр пүүз байх хэвээр. За тэгээд өлмий өсгийн хоёрын өндрийн зөрөө бол 8-аас 12 мм-ийн зөрөөтэй байх хэвээр байт юм байна. За тэгээд дээрээс нь зөөлөн уултай тэгээд ер нь бол зөөлөв сайтай байх хэвээр байна. За зарим брэндүүд бол одоо тэр кушнинг гэдгийг бол бас технологиг нэвтрүүлсэн байдаг. Тэр нь бол Nike-гийн Zoom X-үүд дээр байд юм байна. Бас юуны Asics-ийн Gel дээр байд юм байна. За Brooks-ийн DNA гээд бас юун дээр бол бас тийм цувралын пүүзнүүд дээр бол энэ өсгийгөөрөө гიშгдэг энэ юунууд нэмэлт ийм юунууд технологиуд бол байд юм байна. За тэгээд өсгөөгийн гадаргуу бол бат бөх байх хэвээр. За тэгээд ер нь бол ингээд өсгийгөө тавьж гүйдэг энэ гүйлтийн хувьд бол олон янзын пүүзэл биднэрт байна. За эхнээсээ бол ингээд нөгөө юугаар нь зөв сайтууд дээр би бол 3 сайтыг Amazon тэгээд нөгөө Runners Warehouse нэг нь болохоор Runners World гэдэг ингээд ийм 3 сайтыг ер нь хөвчлэн нэг гүгчнэр сонирхдаг эсвэл
Тэн дээр пүүзний тухай ярьдаг. Пүүзийг одоо ингээд юу хийдэг тийм сайтуудыг ингээд үзсэн. Тэрэн дээрээс үнэтэй тэгээд одоо нөгөө өгсөн оноотой ингээд харьцуулж үзсэн. За хамгийн түрүүнд бол өсгөөгээ тавьж гүйдэг энэ хүмүүст бол Essex-ийн жил цувралын пүүзнүүд их зүгээр байдаг гэж байна. Энэ бол үнэлгээ нь бол 4.8-тай. За тэгээ $165 үнэтэй байд юм байна. За Adidas-ын Supernova Race 2 гэдэг энэ бол нодон гарсан цуврал юм лээ. Энэний өмнөх нь бол одоо манай Монголд Adidas дээр зарагдж байгаа бас хямдарсан байгаа. Ер нь бол өмсгөд яг ингээд өсгөөгээ тавьж гүйдэг тэгээд жинтэй тийм хүмүүс зөөлөн гүлтэн дээр өмсгөд ер нь бол их тохиромжтой пүүз. За $145-ын 4.6 үнэлгээтэй байд юм байна. За энэ Германы Brooks юуны Америкийн Brooks гэдэг брэнд байгаа. Ер нь бол эн чинь бүр 1970-аад оноос юутай юм лээ. Ийм пүүз байна. За дээрээс нь Hoka. Бид нэр одоо Hokag бас гайгүй энэ тэнд хараад мэддэг болсон тий. Hokaгийн одоо пүүз. Энэ бол бас энэ юунд байж магадгүй тий. Айраны дэлгүрт байж магадгүй. Энэ бол бас дэжгүй пүүз. За Santoni гэдэг энэ юу байгаа? Пүүз байгаа. Одоо манай хин Mono нэг юуг нь өмсдөг те загварын. Энэ бол бас их дэжгүй пүүз. Гэхдээ энэ бол Монголд баг баахгүйч магадгүй юм пүүз юм лээ. Гэхдээ онлайн дэлгүүрүүд бол байгаа. За Монголд бол нэлээд их байгаад байгаа пүүзнүүд бол Lin-ийн пүүзнүүд байгаа те. За энэ Lin-ийн энэ загвар бол $110 үнэтэй. Энэ дээр бол үнэлгээ багхгүй. За тэгээ Hoka Match 5 гэдэг энэ пүүз бол бас юунд байж байгаа? Айранд байж магадгүй. За Santoni 14. Энэ 14 нь бол ер нь бол энэ жил энэ 23 онд гарсан 24 онд гарсан пүүз юм лээ цувралаараа бол. За тэгээ Lin Super Light 19 гэдэг. Энэ бол одоо 19 нь сүүлд гарсан. Тэрнээс өмнө 17, 18 гэж бас байгаа. Эднэр бол бас энэ тэгшхэн болтой. Тавихад эвтэйхэн. За энэ нь бол $90 үнэтэй 4.5 үнэлгээтэй юм пүүз. Энийг бол бас бид нэр бэлтгэлийнхаа үеэр бол бас хэрэгжилж яхад бас их зүгээр. Энэ одоо эхний ингэ ярьж байгаа нь бол дандаа бэлтгэлийн үеэр хэрэгжилж байгаа болноос тэ. За New Balance-ийн цуврал байна. $130 үнэтэй 4.3-тай. New Balance бол бас Монголд олдох нь жоохон тиймэрхүү байж магадгүй. За Essex-ийн цуврал байна. Энэ Essex-ийн энэ жил гарсан энэ дөрв бол бас их юутай өндөр 24 онд хамгийн их борлогдсон пүүз юм лээ. Энэ нөгөө юугаараа бол рейтингээрээ бол 5.0-тай ийм пүүз. Тэгээд үнийн хувьд ч гэсэн бас харьцангуй хямдхан 140-с ер нь $130-140 үнэтэй ийм пүүз юм байна. За одоо саяны тэр Essex-ийн пүүз бол за юун дээр бол тэгшхэн бол ингээд улаан бүтэн тавьж гიშгдэг хүмүүсийн хувьд бол энэ юуны богино зайд Waffle-а 3 орж ирж байгаа. Их сонио. Нөгөө өсгөөгөөрөө тавихад энэ чинь 42 төмсөдсөн шүү дээ. Тэгсэн чинь юун дээр бол тэгшхэн тавьж гүйдэг хүмүүст бол 5-10 км-д бол зөвлөд юм байна. За тэгээд нөгөө нэг Adizero Tacomas-ийн 10 гэдэг маань бол бас ахаад тэгшхэн болтой хүнд бас тохиромжтой ийм пүүз гэж нэрлэгдэж байна. За Hoka цувралаас бол бас байна. Энэ бол нэлээд үнэтэй $250-270 тэгсэн энэ 4.5 үнэлгээтэй ийм пүүз. Энэ Америкт бол бас их нэлээд юу яд юм. Нөгөө яг хоёр сайт нь Америкийнх, нэг сайт нь одоо Европын болохоор хаана их зарагдж байгаа тэрнээсээ л ингээд дундч үнэлгээ нь гарцсан. Манай Азад бол бас иймэрхүү их бага юм шиг шүү дээ. Тэгэхээр бас тэрийг олж чадаагүй болохоор бас жоохон дутуу үнэлгээтэй байж магадгүй. За Lin энийг одоо юу гэж унших юм бэ? Joyon гэх юм уу те? Joyon 2.9 цаал гэж. Манай заалны бэлтгэлтэй энийг өмсдөг гэдэг юм уу? Тий. Энэ бол бас их дайггүй пүүз юм бэлээ. Тэгээд үнийн хувьд бол харьцангуй хямдхан. Гэхдээ бид нэр бол олж өмсөж болох боломжтой тий, боломжтой ийм пүүз. Энэ бол бас их дайггүй пүүз. Энэ бол бас 5-10 км хурдтай өндөр хурдаар гүйх тийм юунд бол интервал ч юм уу тий богино цай уралдаанд бол боломжтой юм лээ. За 42 даа бол нөгөө Waffle 3 өмсөж байгаа юм. За тэгээд Alpha 2 бол 42 яг бүтэн уулаараа тавьж гүйдэг хүмүүст бол бас тохиромжтой гэж байна. За тэгээд Adidas
Pro 3. За энд бол би ягаад 4-г оруулахгүй байгаа вэ гэхээр 4 одоо нөгөө дөнгөж гараад рейтинг тийм тогтоогүй тэгээд ч гэсэн өндөр үнэтэй тийм болохоор бол энэ дээр заавал тайлбарлаад авах шаардлага байхгүй гэж бодоод юу яасан. Ер нь бол өмнө нь зарагдчихсан, туршигдсан тийм бүзнүүдийн тухай ярьж байгаа гэсэн. За ер нь бол энэ 3 бол одоо бүхэл хэлбэр дээр бол бас байна энэ. За Hoka Rocket X2 энэ бол бас Монгол хэд хэдэн хүмүүс өмссөн гүйж байгаа харагддаг. Энэ бол бас 21-42-д бол бас их сайн рейтингтэй ийм пүүз байна. За $250 үнэтэй юм билээ. За тэгээд SX Magic Speed, Meta Speed, Sky гэдэг нь. Энэ пүүз бол их сайн пүүз үлээ. Ер нь өндөр үед. За Fidian Elite 3 лэнэ энэ пүүз бол бас орд юм байна. Энэ бас нэлээ юутай энэ бүр хятадын сайт дээр ч гэсэн бүр ураагаар үнэлэгддэг ийм пүүз үлээ. Бид нар бол бас олж авах боломжтой ийм юм дэжгүй пүүз. За сүүлийнх нь бол хөлийн үлмийн хэсгээр гიშгэж үүдэг. За үлмийн хэсэг дээр илүү ачаалал өгдөг. Тэ манайхаас одоо мандахал байна тий. Манай мандах бол ядарсан байсан ч гэсэн үлмигөөр л гიშгэж байдаг тий. 42 45 явсан ч гэсэн үлмигөөр л гიშгэж байдаг. Тэр бол бас нэлээ яа. За мандахын өмсдөг пүүзнүүд бол ямар ах хэвтэй бэ гэхээр ер нь үлмийн дээр ачаалал авдаг учраас яг үлмийн тэр хэсэг нь бол зузаан байх хэвтэй байна. За тэгээд нөгөө үлмийн өсгийн харьцаа бол хамгийн бага байх хэвээр. Хамгийн бага гэдэг нь бол 0-оос 6 мм-ийн өндрийн зөрүүтэй байх хэвээр ийм пүүзнүүд байд юм байна. За тэгээд улны уян хатан чанар нь бол хамгийн сайн байх хэвээр. Тэгэх юм бол одоо булчингийн ажиллагаа энэ гүйлтийн мэдрэмжийг бол сайжруулж өгдөг гинэ. За тэгээ манай магийн өмсч гүйхстэй пүүз гэсэн чинь за энэ Free Run гэдэг энэ Nike-ийн пүүз бол бас юу та юм бэлээ 4.7 үнэлгээтэй энэ гэхдээ үннээсээ хамаарсан уу эсвэл хүмүүс их авч өмсдөөсөө хамаарснууд энэ юу та их өндөр рейтингтэй тэгсэн ингээ харах юм бол дээр нь л тэр яг үлмийн хэсэг бол нэлээд зузаан тийм харагдаж байгаа. За тэгээд энэний юг нэрийг буруу оруулсан байна. Завхтаа бол нэг ийм нөгөө юун дээрээс одоо интернетээр захиалж байгаа бол бид нэр интернетээс үзэж байхдаа нэг пүүзэн дээр тайлбар байгаа тэр хэсгийг бол энэ хэсгийг бол харах хэрэгтэй юм лээ. За хамгийн одоо тохиромжтой хэрэглээ нь бол бас тохиромжтой. За тэгээд New Balance-ийн одоо энэ цувралын 4-р болов явж байна. За ингээд Saucony дахиад байна. За бид нэр харин одоо жинхэнэ нөгөө юунд өмсөх одоо 5 км 10 км-ийн гүйлтэнд өсгөөгөөрөө тавьж гүйдэг хүмүүс ямар пүүз өмсөх юм бэ гэдээ одоо эхэлж байгаа. За энэ бол Leaning-ийн пүүз Fidian Challenger гэдэг энэ ер нь бол Fidian цувралууд нь бол дандаа богино зайн тэгээ хурдтай гүйлтэнд бол зориулагдсан юм пүүз нь байд юм байна. Энэ бол $135. За тэгээд эн чинь бол ойрхон шүү дээ. Хятадаас бид нэр захиалаад авах боломжтой. За манай Бабу за дээрэс нь манай Монголын Leaning бас байгаа тий. Одоо манай клубийн бас юу дэмжин ажиллагч ийм. За харин өсгөөгөөрөө тавьж гүйдэг хүмүүст бол 21-42 км-д бол Vaporfly 3 хамгийн тохиромжтой. За энэ нь бол нэг $260, 4.6 үнэлгээтэй. За Adidas Pro 3 бас байна. Энэ нь бол бас 4.6 үнэлгээтэй ийм пүүз байна. За Asics-ийн нөгөө Meta Speed Sky гэдэг энэ бол бас их гоё пүүз. Энэ ер нь хамгийн өндөр үнэлгээтэй пүүзнүүдийн тоонд орд юм лээ. Хүмүүс бас их юу яадаг захиалж авдаг ийм пүүз байна. За тэгээд бидэнд хамгийн одоо элбэг олдох хамгийн гоё пүүз. Энэ Lean Fidian 3 Ultra гэж энэ пүүз бол энэ бол бас их гоё пүүз. Нодон бол би одоо 24 оны бэлтгэлийг баг энэ пүүзээр л авсан. Энэ бол бас их дэжгүй пүүз. Манайхан юу яагаад холын гүйлтэнд одоо 21-42-т өмсөхөд бол өсгөө тавьж өгдөг хүмүүст бол гоё юм байна. Тий. Яг үнэ. Манай хоёр өмсөж байгаа тий. За ийм байна. За одоо яг хөлийнхөө төвөр одоо гიშгэж гүйдэг хүмүүс ер нь манайханд бас тийм цөөхөн байд юм шиг байгаа.
ихэнх л өсгөгддөг. Ер нь ингээд би ч гэсэн өөрөө ингээд өсгөдөж гүдэг. Одоо нэг жоохон юу яах гээд өлмөөгөө тавьж гүдэг ингээд хичээгээд байгаа. Тэгтээ бол 42 км-ийг яг тэгж гүйж чадахгүй байгаа юм шиг л харахад бол одоо нөгөө тий сөүлдүүгээ ингээд ядраад ирэхээр өсгөгдсөн л явж байгаа байхгүй. Тэгэхээр бол бидний одоо нөгөө хөлийн тавилт бас аягүй сайн бодох хэрэгтэй. 42 хүүхдээ би чи яадаг үлээ гэдэг аягүй сайн бодож иж марафонохоо пүүзийг сонгох хэрэгтэй гэсэн үг байхгүй. За энэ пүүзнүүдийн тэр нөгөө нэг өлмөн өсгийн харьцаа нь бол 4-өөс 8 мм-ийн зөрүүтэй байх хэрэгтэй байна. За дунд улны одоо зөөлөвч одоо бидний хэлдгээр ном хэсгийн зөөлөвч бол хамгийн сайн байх хэрэгтэй гэдэг юм байна. За хөнгөний хувьд бол жин нь бол 200-аас 180 г ийм байдаг юм байна. Энэ пүүзнүүд. За тэгээд ер нь бол улны уян хатан байдал айгүй чухал. Ингээд улаан бүтэн тавиад одоо өсгийгөө эхэлж өргөхдөө нэлээд нугалдаг учраас яг тэр хэсэг дээр бол улны уян хатан байдал их чухал байдаг гэсэн ийм өвдлөөд юм байна. За энэ дээр бол нөгөө Pegasus 40 бас хамгийн сайн пүүз. Ер нь бол дундаа гიშгдэг хүмүүст бол хамгийн сайн пүүз гэж явд юм байна. Энэ ингээд улыг харах юм бол тэгшгэн ийм шулуун ултай байгааз тэр нь их бас анзаарах ёстой юм шиг байгаа. За энэ 4.6 $180 үнэтэй. За дээрэс нь Nike Invincible цувралын Pidiano одоо бид нэр ингээд юунуудыг ер нь линейнүүдийг ингээд төлхөө хэрэглэе ойрхон байгаа юм чинь зах зээл нь ч гэсэн тэгээд нөгөө хууль мөлөх гэх юм байхгүй гэж бодоод ингээд авъя гэх юм бол энэ Pidiano Elite 3 бол одоо Vaporfly 3 Adidas-ийн Pro 3-тай ер нь ойролцоо байдаг гинэ. Ер нь яг тэгэд тайлбарлаж илээ. За Pidiano Challenger цуврал нь болохоор одоо Documensin 10 юм уу эсвэл Nike-ийн Zoomfly 5-тай ер нь ойролцоо байдаг гин. За тэгээд линейний ультра цувралууд нь болохоор ингээд Nike юутай зөөлөн гүлтийн пүүзнүүд гэсэн үг шүү дээ, тий. Adidas-ийн одоо Supernova гэх жишээ нь энэ пүүзнүүдтэй ойролцоо өвдөлтөө байдаг гэж ингэж хэлж байна. За 24 оны хамгийн шилдэг пүүзээр бол хамгийн сонирхолтой нь юу байгаа байхгүй. Vaporfly 3 байгаа байхгүй. Тэгсэн энэ одоо яг шилдэг гэхээр одоо хүмүүсийн сэтгэлээсээ болсон баг, дээрэс нь худалдаа авалтаасаа болсон баг. Тэгэхээр одоо гадны гүгчд бүгдөө л хөлмөгөр өгдөг хүмүүс байдаг юм уу хаашаа гэж харагдаар юм байна. Гэхдээ яг энэ чинь сонирхлоор авсан хүмүүс янз янз байгаа шүү дээ. Яг ингээ хөлөндөө тааруулж авах гэж байна. За тэгээд дараа нь бол Adidas-ийн Pro 3 орж ийн. За тэгээд Asics гэсэн үг байгаа байхгүй. За ерөнхийдөө пүүзний тухай сонирхуулах юм маань ингээд дуслаа. Баярлаа. Пүүз юм шүү. Энэ тийм юу пүүз үлээ. Алтрагийн 2 төрлийн пүүз ер нь бол тэр ингээд зарагдчихж байгаа сайтууд бас эрэгтэй ингээд өндөр үт юм байна. Тэр нь энэ пүүз бол яг өлмөгөр гიშгдэг хүмүүст хамгийн тохиромжтой ийм пүүзний тоонд орж явд юм байна. Тэгээд Санконы $120 үнэтэй 4.5 үнэлгээтэй ийм пүүз байна. За Hokaгийн Match 5 бол бас орд юм байна. За Lin-ийн Pidiano 3 Elite энэ бол бас өлмий тавьж гიშгдэг хүнд бол тохиромжтой гэж байна. За Nike-гийн Strike-Fly богинозайн одоо энэ бол ингээд 5 км 10 км-ийн уралдаанд өмсөх зорилттой болоо явчихж байгаа. Уралдаандаа бол ийм пүүз өмсөх юм бол тохиромжтой. За Brooks Men's Hedring Netro гэдэг энэ бол нейтрал энэ пүүз бол бас Европт Америкт их зарагддаг. Энэ пүүз 4.5 үнэлгээтэй ийм пүүз байна. За нөгөө нэг Documensin бол ингээд бүх юм дээр явж байгаа юм. Бүгдэн дээр нь байна. За ахад Санконы байна. За Len Shadow гэдэг энэ пүүз бол бас Монголд манайхан авч өмсөх боломжтой энэ бас. Гэхдээ энэ жоохон үнэтэй пүүз үү. Ер нь энэ дундын зайны пүүзнүүдээс ер нь нэлээд үнэтэйдээ орох пүүз $232 үнэтэй. За тэгээд 42 км-д бол Alpha Fly 2 орж байгаа юм. За дээрэс нь Adidas Pro 3 орж байгаа юм. За нөгөө Alpha Fly 3 ер нь хаана яваад байгаа юм бэ гэж хараад ганцхан энэ дээр орж ирж байгаа байхгүй 42-ийн
Өлмий тавьдаг юунд бол Өсгийдэг хүмүүс энийг өсгийдэг хүнд бол хэрэггүй гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол өлмийддэг юм уу эсвэл дундаа тавьдаг хүмүүс тохиромжтой баг. Тэгээ ер нь ингээ хараад байхад тийм яг юу гэсэхдээ өлмийний ар хэсэг дээр ютаа штэ. Бафт байгаа тий. Тэгэхээр одоо тэр нь бол бас их сайн. За тэгээд энэ бол одоо нөгөө юунаасаа хамаарат загвараасаа хамаарат хамгийн үнэтэй пүүз болоод явчихж байгаа одоо бидний донд. За тэгээд нөгөө Fitian 3 ультра маань явж л байгаа бас. Энэ бол ер нь бас их дэжгүй пүүз юм шиг байгаа маа. Ер нь пүүзнүүд ч одоо нөгөө юунаасаа хамаарат 500-аас 800 гэдэг тий. Тэгээд яг тэр бол бас тэрийг барьжээ бол бас зүгээр. Гэтэ одоо энэ пүүз бол ер нь айгуу сүрхэм шиг үл шүү. Яаж гүдгээ мэдэхгүй байж байгаа нэг пүүз авцсан байна л да. Тэрийг одоо яаж засвал зүгээр үү? Өөрөө яаж гүдэг гэж ер нь мэдэхгүй. Ер нь ямар пүүз вэ? Сая нөгөө Nike нөгөө Alpha 3 гэдэг тэр пүүзийг авцсан. Гой пүүз. Зүгээр миний хувьд бол би эхлээд ингээд нөгөө ууланд гүйж хэлжсэн болохоор хиндэ болормог дээр ч одоо ингээд уул мөлөнд гөөхтэй ингэж гიშгтэй тэгж гიშгтэй хиндэ нэгэндээ их заасан. Тэгээ сүүлдээ яг үнэндээ нөгөө ингээд гүйдэг хүмүүсийн дунд ороод ирэхэд чи мань хоёр чинь нэгэндээ л алдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд уулын ороо чинь зүгээр ингээд өсгөөгээ тавиал ингээд жирийгээ л алга болно. Хичээнэ. Тэгээд эхэндээ бол би одоо жишээлх юм бол нөгөө өсгөөгөөр ингээд гүхгүй хичээдэг ингээд бүр амар өлмөддөг байсан байхгүй. Тэгээд ирэхээр ингээд нөгөө хөлийн бүх хумс ч унцтай юм лээ дамаа уул муулна бол. Тэгээд дараа нь ер нь ингээд гүйлтийн тавилтыг яаж өөрчилж болох юм гэд ингээд явсан чинь ер нь нөгөө булчингийн хөгжил тэгээд нөгөө одоо юу гэх юм оюун санаанд одоо зорилттойгоор гიშгэх тийм дадал суулгах хэрэгтэй юм лээ л дээ. Тэгжээч нөгөө гүйлтэйгээ тавилтыг засдаг. Тэгээд эхний 1 жил мэл бол одоо би чинь ингээд нөгөө гүйлтэйгээ тавилтыг засах гэж өлмөгөөрөө тавьдаг ч юм уу эсвэл ингээд бүтэн тавьдаг ингэж болох гэж бол нэлээд их ажилласан. Тэгээд тэр нь болохоор ингээд бас сонгол тасгалууд янз янзын сонгол тасгалууд байгаа. Өлмөд дээр ингээд өсрөх ч юм уу эсвэл одоо бидний одоо заалны бэлтгэл дээр эхлээд ингээд гүйлтийн сонгол тасгал хийгээд байгаа шүү дээ. Тэд нар ч юм бол яг жинхэнэ нөгөө бүтэн улаараа тавих, өлмөгөөрөө тавих тасгалуудыг хийж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг их маш сайн ингээд хийгээд авах юм бол тавилт маань одоо ухамсаргүйгээр ингэж тавьдаг болно гэсэн. Эхэндээ бол ухамсартайгаар ингээд шахаж хийж байгаа бол дараа нь нөгөө ухамсаргүйгээр тавьж. Тэгээд ирэхээр одоо чиний Alpha 3 чинь бол чамд гоё тохирдог болно гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь гүйлтийн хэлбэрээр хэв маягаа сайжруулах. Ер нь ингээд юу яхад өсгөөгөөрөө тавьдаг хэв маяг бол одоо Европын сайтуудад бичээд байгаагаар бол муул гэдэг. Тэгвэл бол тэр нөгөө ингээд хүний өөрийнх нь физиологийн юунд одоо анх ингээд гүгүүд эхлэхдээ л тэгээд тавиад сурцсан бол бас буруу биш гэдэг байгаа байхгүй. Ихэнх дээр нь муу зуу гэдэг ингээд бичсэн байгаа. Тэгвэл бол ачаал өгдөг хэсэг нь бол өвдөг шагаа хоёрт бол хамгийн өндөр ачаал өгдөг тэр юу маань өсгөөгөөрөө тавьж гүйдэг маань. Тэгэхээр нөгөө тэрийг бууруулахын тулд бид нэр одоо энэ зорилттойгоор энэ пүүзнүүдийг сонгоод байна шүү дээ. Тэгээд бүр боломжтой бол тэр тавилтуудаа өөрчлөх нь бас их зүгээр. Тэгэхээр одоо чи Alpha 3-таа тааруулж тавилтаа өөрчлөд бүхэн шүү дээ. Талаас нь нэг дуршлагаа яг хэлье гэж бодлоо. Ер нь ингээд янз янзын пүүзнүүд дамаа ингээд үнэтэй пүүзнүүд аваад байх яаж авд юм бэ гэж тий. Зүгээр яг үнэндээ нөгөө ингээд хүн болгон хэр хэмжээтэй санхүү зохицуулах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээд зүгээр миний хувьд бол нэг дуршлага ингээд юу яагаад байгаа. Тэр нь болохоор цалин маань сард 2 удаа буудаг. Тэгээд цалингаас 2 өөр дансанд ингээд юу 50 мянган төгрөг хийгээд байна. Одоо сардаа 200 мянган төгрөг гэсэн. Тэгээд ингээд эхнийхээ дансыг болвол жилийн өмнө нээгээд дараагийнхаа дансыг яг нээснээсээ 6 сарын өмнө. Тэгээд ингэнгүүт чамд 6 сар болгон сая 200 мянган төгрөг хүүтэйгээ орж ирнэ. За тэрүүгээр юу хийж болох вэ? Тэгэл ингээл явна. Тэгээд ер нь бол яг цалин дээрээс нэг 200 мянган төгрөг цааш нээх юм бол асуудалгүй шүү дээ, тий. Тэр чинь унтж яхад чинь зүгээр нөгөө захиалга шилжүүлэг гэдэг юмар тохируулчих юм бол унтж яхад нь цалин орсон дараа чинь унтж яхад чинь аваа явчих. Тэгээд тэрийг 50 мянган төгрөг аваа ингээ гараа явцсан байхад бол асуудалгүй шүү дээ. Бид нэр чинь гараал 50 мянган төгрөг үрчдэг шүү дээ. Тэгэхээр бол миний хувьд бол нэг тийм жижиг туршлага байна. Тэгээд ингээд асуудлуудаа зохицуулаад ингээд пүүзаа мэдээж юу авал
боломж өгвөл тэг пүүз аваад ахыг л бодно нэстэй. Тэгтээ бол тэр чинь бас нэг зохицуулах юм байгаа шүү дээ санхүүгийн. Тэгэхээр тэр бол бас нэг миний хувьд жижиг туршлага байна. Garmin дээр тэгээд ингээд одоо жишээлх юм бол энэ зарим нь ингээд бүр ингээд тулах гэж байна. Зарим нь ингээд бүр тулцсан байна те. Зарим нь ингээд ногоон ингээд одоо ингээд явж байгаа. Энэ тэгэл өнөөдөр одоо юугаа өмсөн тэрийг ингээд тэмдэглэл гүйлтэн дээр тэмдэглэл явжвал хугацаа дуусч байна. Яаж байна гэдэг хараад явчихна гэсэн. Миний хувьд бол одоо ингээд хамгийн одоо оптималны пүүзнүүд бол өсгөөгөө тавьж гүйдэг хүмүүсийн пүүз ер нь бас нэлээд тийм зузаан ултай тийм байдаг болохоор бас ачаал ирж байгаа ачааллыг нэлээд хөнгөлжиж магадгүй юм шиг санагдсан. Тэгээд тийм болохоор одоо энэ нөгөө өсгөөгөө тавьж гүйдэг хүмүүсийн бэлтгэлийн пүүзнүүдийг сонгоод өмсөд гүгөөд үзэх хэрэгтэй. Тэгээд ер нь бол гүйлтэн хийж байхдаа одоо нэг пүүзийг л гарганд гаргах нь шүү дээ. Тэр пүүз өмссөн пүүзтэйгээр гүгээд тэгээд яг өөрийнхөө тавилтыг л юу яах хэрэгтэй. Мэдэх хэрэгтэй хамгийн чухал. Тэгээд дараа нь одоо нөгөө нэг жишээлх юм бол сайзууд дотор чинь true on гэх сайз байгаа шүү дээ. Тэр чинь одоо яг ингээд хөлөндөө таардаг гэсэн үг шүү дээ. Тэгээд бид нар чинь одоо ингээд өргөн нарийн янз бүрийн хөлтөө тэрнээсээ ингээд хамааруулаад хамгийн ихэнд нэг брэнд дээр очиод пүүзээ өмсөд үзэх хэрэгтэй. Яг аль нь надад таардیں۔ За тэгээд энэ пүүз нь ямар одоо техникийн үзүүлэлттэй юм. Тэгээд тэрийг өмсөд ингээд гүгүүд үзсэн чи болж байвал дараа нь одоо нөгөө пүүзнүүдийг сонгохдоо тэр пүүзтэйгээ адилхан техникийн үзүүлэлттэй пүүзнүүдийг сонгоод ингээд явбал илүү зүгээр баг. Миний хувьд бол анх би одоо ингээд гүйж эхэлж байхдаа манай бабу захиалж авч өгчсэн Bofrfla 2 тэр бол бас яг ингээд зөв сонголт болж таарсан байхгүй. Ер нь л яг нөгөө өлмөгрөө гიშгсэн юутай сонирхолтой тийм байсан учраас яг өлмөгрөө гიშгдэг тийм юунд бол гүйлтэнд бол таарсан. Тэгээд ер нь бол тэр пүүзнүүдээр бол нэлээд өөрийнхөө одоо юмнуудыг гүйлтүүдийг амжилтуудыг хийсэн гэх юм уу тийм. Тэгэхээр бол тэр бол айгүй сайн тохирсон гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр бол нэг пүүзийг өмсч үзэл юу яах хэрэгтэй. Пүүж эхэлж байгаа хүмүүс чинь нэг пүүзээ ингээд ямар пүүзийг мэдэхгүй ш. Саяны багийн танилцуулга дээр ингээд гарахад энэ хөлийн тавилтын ингээд нэг 3 тавилт дээр аль дээр нь ч ингээд тохирж байгаа пүүзнүүд биш үү те. Одоо жишээ нь сая Takumi-сэн 10 гэдэг. Тэгээ энэ пүүз аахгүй. Гэх мэтлэнгээр одоо яг иймэрхүү юм тэгшгэн тэгээд тийм хамгийн их үнэтэй тийм нөгөө мэрэгжлийн пүүз хэрэггүй байхгүй. Одоо саяхан авдаг нөгөө Vapor Alpha 3 авсан гэсэн үү те. Alpha 3 гэдэг чинь нөгөө нэг элит одоо дэлхийн олимпик дэлхийн аваргуудын өмсдөг про гүгшнэрийн өмсдөг пүүз байхгүй. Хамгийн зөв техникийг эзэмшсэн хойноо тэрийг өмсөх ёстой тийм пүүз байдаг. Тэгэхээр нөгөө тийм пүүз аваад өмсөх юм бол гэмтэх бас магадaltaй болчихж байгаа байхгүй. Зүгээр яач. Тэгээд тийм болохоор нөгөө одоо яг ийм боломжийн те зүгээр ердийн ингээд хүн аваад өмсгөж үн ханшийн хувьд боломжийн тэгээд ингээд альч өсгөлдөгч бай, үл мэддэгч бай ингээд голоороо гიშгдэгч бай алинд ч тохирсон хэлбэрийн иймэрхүү хэлбэртэй пүүзийг авал эхний ээлжинд авах нь зөвөө гэж бодож байна нөгөө өөрийгөө мэдэхгүй байгаа учраас те. За тэгээ энэ пүүзээ ингээд дэлгүүрт очиад тэгээд өмсөд үзэн шүү дээ те өмсч үзээд гутлал яг таарж байгааг ингээд таарж ингээ өмсч чинь те гутлшааг авч болохгүй гэсэн үг. Өмсөд үдчихэд бос цогсоод тэгэхээр чи ингээ урд нь нэг ганц хоёр хуруу нэг зай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг удаан гүөхөр хумснууд чинь бүгд унаад өгнө. Гутлшааг ингээ тааруулаад авчихна. Тэгэхээр нэг хуруу зайтай байх нь шүү дээ те. Тэгээд тааруулаад өргөнөө бас үзнэ. Тэгээ өргөнөөрөө барихгүй байвал сайн гэсэн үг. Тэгээд пүүсний чинь ингээд уул ингээд аяндаа жоохон олон километр гүгээд ирэхээр ингээд доошоо сууж өгөхөр жоохон зай гардаг байхгүй бас ингээд өргөшөө тэгж өгдөг. Тэгэхээр ийм пүүзээ өмсөө саяхан яг Баатраг хэл дээр. Тэгээ удаан гүгээд одоо пүүз чинь ингээд тухайн пүүзний энэ улны хэсэг хэдэн миллиметрээс байгаагаас шалтгаалаад те энэ хэмээ юунаас нь зориултаас шалтгаалаад нөгөө энэ илэгдэл чинь одоо энэ суулт эдэр чинь одоо за 600-аас юу гэдэг вэ 1000 км гэдэг үү те яг нөгөө пүүзний юу чинь тийм байдаг байна. Тэгээ ер нь 600-аас 800 жилиг ашигтай хэмжээний тийм байгаа. Яаж хэрэгжилж байгаа шалтгаалаад тэгэхээр ингээ олон километр гүгээд ирэхээр дараа нь ингээд пүүзнийхээ улыг харна гэсэн шүү дээ гүгээд те. Тэгэхээр нөгөө илэгдэл нь хаана байна гэдгийг харна шүү дээ одоо. Эндээ илэгдэжээ. За би өсгөлдд юм байна. Гадна талаараа тавьж чинь те. Тэгээд эсвэл энэ урдаараа илэгдэжээ. За би үлмиг өрөөг үүдэн гэж хэлдэг. Тэрийг харна гэсэн. Би болохоор минийх болохоор ер нь голдуу энэ талдаа илэгдэдэг байхгүй. Урд хэсгийнхээ энэ цахаараа ингэж илэгдэдэг. Тэгээд нөгөө
одоо бид хэд ч юм бол нөгөө юу учраас мэрэгжлийн гүйгчнэр биш учраас ерөнхийдөө ингээд бэлтгэл зөөлөн гүйлтэнд те дунд зэргийн гүйлтэнд тэвтэй гүйлтэнд тохирсон ийм пүүзийг л ихний ээлжинд сонирхож байгаа. Тэгээд нэлээд сайжраад хурд мурдчин сайжирд юм уу тодорхой зорилттой болохоор тэр нөгөө пүүзнүүдийг хэрэглэв зүгээр. Одоо чинь интервал гүйлт хийх гэж байгаа бол одоо тэр түрүүний тэр хөнгөн нөгөө нэг юм пүүзнүүд шүү дээ. Тий 5-10 км-ийн тийм пүүзнүүд үүсдэг ч юм уу. Холын гүйлт дээр ийм уралдаан дээр болохоор нөгөө пүүзнүүд үүснэ. Уралдааныхаа пүүзийг байн холынх дээр өмсөд аягүй урд илэгдээд дуусчихна. Тий. Саа бий. Энэ дөрвөн пүүзийг зүгээр ингээд сонирхуулах гэж авчирсан. Одоо жишээлбэл энэ бол Adizor ASL гэдэг энэ пүүз байгаа. Энэ бол зөөлөн гүйлтэнд л өмснө. Ингээд юуг одоо дэмжигч байхгүй те. Юу гэдэг лээ ном карбон тийм юу байхгүй. Тэгээд зөөлөн. Тэгээ энэ бас би бас буруу сонгосон байлээ. Ер нь яг сайтуудад ингээ хараад байхад бол энэ юунуудад YouTube дээр одоо энэ пүүзний тухай ингээ ярьж байгаа хүмүүсийг сонсоод байхад бол өвөл болдог газар бол энэ пүүз тохиромжгүй байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө ингээд өвөл гараад ирэнгүүт энэ хөлтчдөг юм. Тэгээ зөөлөн гүйлтэнд би бол одоо энэ зөөлөн гүйлтэнд өмсөх гэж авсан. Энэ ийм пүүз байна. Гэтэл энэ дараагийнх нь болохоор энэ Adios 8. Энэ бол зөвхөн дартаан дээр юм уу? Эсвэл зааланд бэлтгэлэхэд л зориулагдсан пүүз. Энэ нингүү ултай. Тэгсэн хэрнээ бас энэ чи өөрөө юутай бас карбон номтой. Ингээд энэ бол заалны бэлтгэл хийх дартаан дээр гүөхтэл зориулагдсан юм пүүз байгаа байхгүй. За Дакомесен 10 гэдэг байгаа нөгөө пүүз маань энэ бол 5-10 км-д өгдөг. Энэ илүү хатуу карбонтой. За ингээд уралдаан юм уу эсвэл интервалд бол хэрэглэгддэг пүүз. Богино зайд. Одоо яг тэгэхээр нингэн уултай учраас нөгөө ачаал ядрал тэг удаан юу байхгүй гэсэн үг. За хамгийн сүүлийнх нь энэ пүүз бол одоо Adidas Pro 3 гэдэг Pro пүүз. За энэ бол нөгөө 42 км-д одоо ер нь нэлээ юу яагаад байгаа. За энэний дараагийн загвар 4 бас гарсан байгаа те цугуурлна. За энэ бол 42 гүөхөд илүү ийм хатуу карбонтой мөртлөө одоо илүү ачааллыг аавна гэсэн. За ийм 3 төрлийн юм бас пүүз байна. Тэгэхээр пүүзнийхаа зориултуудыг бас аягүй сайн бодох хэрэгтэй. Зааландаа жишээлх юм бол өндөр өсгөөтэй пүүз өмсөд байвал бас тэр чинь бас яг тийм тохиромжтой биш байгаа байхгүй. Шагаагаа болчих гэдэг нэ тэр бол олон эрчимтэй дасгал янз янзын дасгал хийн штэ тий. Тэгэхээр бол нөгөө про пүүзнүүд өмсөд байх юм бол бас болохгүй. Тэгээд нөгөө жижиг одоо бэлтгэлүүд дээр бас нөгөө юуныхаа уралдааныхаа пүүзийг өмсөд байх юм бол уралдааны пүүзнүүд илүү нөгөө сая мантахын хэлдгээр бол улны хурдан хилэгддэг. Хөнгө учраас хөнгө материалаар хийсэн байгаа учраас хурдан хилэгддэг учраас про пүүзээ илгээгээд дуусчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол бас юуныхаа бэлтгэлийн пүүз, уралдааны пүүзээ бас ингээд сонгоод юу яах. Одоо эрсдэл гэхээр бид нар ч одоо ингээд жишээлх юм бол багдцсан пүүз эсвэл ингээд нөгөө үдээсээ чангуудсан интерес болоод пүүзээ ер нь буруу өмсөж байгаагаас болоод айгүйх олон гэмтэл авдаг байхгүй юу. Өмнө нь одоо тамирах хэлжсэн нөгөө юугаа подиума дарах гэдээсэн тий. Тэгээ холголтууд тэгээ дээрэс нь хумс унах эдгээр чинь бол яг л нөгөө таараагүй пүүз өмснөөс олж байгаа байхгүй юу. Дээрэс нь таарсан пүүзээ өмсөхдөө ч гэсэн үдээсээ буруу үдснээс бас их болдог. Одоо зүгээр миний туршлагаас бол дамаа тэмцээнд орохоо урд өдөр хүн чинь нөгөө ингээд тэмцээнд орох гэхээр цаанаасаа л нэг ингээд догтлол хөөрөл янз бүр болдог шүү дээ. Тэр үед хамгийн буруу юугаа үдээсээ үддэм шиг санагдсан надад бол. Тэгээ би бол тэмцээнд орохоо урд өдөр пүүзнийхаа ингээд үдээсийг ингээд бүр урагш нь ингээд хөвөөд гаргачтай. Тэгэнгүүтээ яг өмсөхдөө урд нь ингээд жоохон үлдээгээд харин арийнхаа нэг бол яг ингээд тааруулаад нэг хуруу ингээд жоохон юугаад орохоор болгоод үдчихдэг. Тэгээ нөгөө юу яхаар чин тэмцээнд ингээд бүх юмдаа ингээд төвлөрөх гээл гэхээр үдээсээ зүгээр ингээд чивчэртэл татаад үдээл тэгээд гараа тавьчихдаг байна. Тэгэхээр бол тэр мөрөн дээр ч гэсэн бас анхаарах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө сая бол буруу тавилтаас буруу пүүз сонгосноос өвдөн гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээлх юм бол чи өсгөөгөөрөө тавьдаг гэж өөр төрлийн пүүз өмссөн бол одоо
нингэн ултай пүүз өмссөн бол чиний өсгий өвдгөн шүү дээ. Өсгий дээрээс нь дотор талын одоо өсгөний доор бас ном улны ном гэж байгаа бас шөрмөс байгаа шүү дээ. Тэр чинь илүү өвдөн. За дээрээс нь өргөн ийм юутай өргөн пүүз өргөн хөлтэй үйж ийм нарийнхан пүүз өмсчих юм бол одоо хурууны хоёр талын яг татдаг шөрмсүүдийг чинь дарж өвдөн. За гэх жишээний тэгээд өлмиг өрөө гүйдгэж одоо ийм уртл нь нинхэн зузаан ийм пүүз өмсчих юм бол одоо хуруугаа зохих тэгээд нөгөө хумс унах ийм асуудал гарч ирэх байхгүй. Тэгэхээр бол бид нэр гүйлтийнхаа зам дээр гүйж гинүү эсвэл ууланд гүйж гинүү гэдгээсээ хамааруулаад пүүзээ сонгоно. За дээрэс нь хөлнийхаа тавилтаас хамааруулаад пүүзээ сонгоно л гэсэн.